шүлэг бичээд шоронд орсон ганцхан шүлэг бичээд шүү. Байна. Одоо энэ одоо анх удаага ингэж уншигчдад хүрнэ. Тэгээд зургийг нь хүртэл зурсан байна. Эцэг лувсан хүү төмөр хамгийн сүүлийн хуудсан дээр нь дахиад нэг нугалсан байгаа. Энэ доторны үс байна. Тийм ээ. Тэгээ 55 он гэдэг бол 19 настай хүүхэд. 19 настай хүүхэд тэр өргөдөл дотроо солонгос хэл гадарлна гэж байгаа байхгүй юу? Чойнмын гадарлна гэдэг бол одоо өнөөдрийн баг бидний мэднэ гэдэгтэй адилхан яриа баг. Тайз дэлгэцийн бүтээлүүд. Тэгэхээр чойном кино зохиол бичсэн байна. Жүжиг бичсэн байна. Агуу эрдэмчний чойном 90 насны одоо тэгштүр болж байна. Яг энэ 2026 онд тийм ээ. Тэгээд анх ер нь чойнмын үд сан гэдгийг та байгуулсан. Тэгээд чойнмын өвийг хамгаалах, одоо түгээн дэлгэрүүлэх энэ үйлсэд хоёр гүйцэтгэлээр ганцаараа зүтгэлээ штэ. Тийм ээ. Тэгээд анх энэ одоо санг байгуулах санаа яаж төрсөн? Одоо байгуулагдсан энэ түүхэн цаг хугацаанд хичнээн бүтээл одоо хайрхлан гаргаад байна. 1990-ад оны их үед бол чойном хүн болгон чойном тийм ээ. Одоо чойномын номыг унших. Чойнмгүйгээр чойномыг сонсох одоо юу гэдэг нь чойномгүй юм баг байгаагүй. Тий. За яг тэр үе 95 он гэдэг 5 жил үргэлжлээд 95 оноос ерөнхийдөө зогсон байдалд орсон. Тэр би хараад яваад байхгүй ийм байна гэдэг. Тэгээд нэг удаа Хинтээ аймгийн Дархан сумд очичоод Мишиг ах дээр очиод байж исэн. Тэгээд музей үзчихэл явж байгаад үгүй ерөөсөө бид нар л энийг хийхгүй бол хийх хүн байхгүй байна гэж бодогдсон. Тэгээд их нөгөө 95 оноос хойш 3 жил жоохон шаналхгүй юу. Энэ хүн болгон чойном гэжсэн гинт ин яагаад ийм болчихв яагаад нэг буураад энэ үү. Одоо ингээ мартагдах нь дээ гэж бодсон гэж бодогдсон яг. Тэгэж бодогдвол 98 онд өөртөө ч одоо амдгаа гэм үү тийм ээ. Чойнмын төлөө хийж чадах бүх юмаа хийя гэдэг тийм андгаа тавьсан. Мишиг ахт хэлсэн. Мишиг ах хэл сонсчод за миний хоёр дүү хий гэдгсэн. Тэгэл ингээ 98 оноос хойш 5 жил бас дахиад би явлаа штэ. Хамгийн анхны номоо бид нэр 2002 онд гаргасан 21-р 100 гэдэг нэртэй. Тэгээд ном хийгээд бас 2-3 ном гаргаад ингээ явсан чинь хүн тоодгүй. Юу хүй мэдэхгүй нэг хүн гэж яваад идэг. Чойном ясны хүн яваад идэг. Тий. Одоо юуны? Тий юу ингээд. Тэгээд 95 онд уг нь чойном судлалын төв гэдэг байгууллагыг Хингуа байгуулсан зураач Үржинээгоо байгуулсан байхгүй юу? За одоо найзууд нийлээд байгуулсан байсан. Тэгээ Үржинээгооч бурхан болсон тэр төв маань жоохон бас саармушаад эхэлсэн. Тэгээд энэ ямар ч гэсэн чойномын үеийг хамгаалах үд сан гэдэг байгууллагыг байгуулъя гэд ах トゥ хамаатан сатантай гараад нутгийнхантайгаа яриад чойномын найз нартай яриад тэгээ 2003 онд байгуулсан. Одоо 23 жил болж байна. Тийм. Тэгээ энэ үүнийгээ байгуулчаад эргээд хүн амьтантай уулзах, ийм бүтээхийн тим хийх гэж нэхэр хүмүүс энэ чойномын сан юм байна ш. Тэгээд ингээд арай жоохон нааштай болоод нааштай үлээж аав. Хүлээж авч хэлсэн гэсэн үг. За үүнээс хойш бид нэр чойномын номын сан гэдэг нэрийн дор нэг 30-аад ном хийсэн байна. Энэ бол одоо уншигчдад хүргэх чойномыгоо хүргэх тийм ээ баг-багаар хүргэх гэсэн зорилго тавиад хамгийн анх найрглаар ном хийсэн. Дараа нь чойномын бичсэн үргэлжлсэн үгийн арманы нэвлсэн. Тэр тухайн үед чойномын арман бичсэн гэж хинч мэдэхгүй. Тэрийг анх удаа гаргаж ирсэн. Дараа нь туужийг хэвлэлээ. Тэгээ эрдэм шинжилгээний хурал хийлээ гэдэг. Ингээд үе шаттай юм хийгээд эхлэнгүүт хүмүүс энэ ийм байдаг юм байна, ийм байх хэрэгтэй юм. Чойном ямар олон юм битсэн юм бэ гэдгийг мэдэрч эхэлж байгаа байхгүй юу? Манай нэг судлаач орж ирэхэд би хэлсэн. Гэхдээ ягаад та нар чойномын тухай юм судалгааны бүтээл юм хийхгүй байгаа юм бэ? Ингээ хэлэхгүй гэсэн чинь нэг нугуу хэлэхэд ийм их юм хийсэн гэдгийг бид нар мэдэхгүй байсан. Тэгээ таныг ингээд олон ном ингээд шатраатаа жил болгон юм хөвлөд тахаар чойномыг өв хизээ дуусах уу? Эсвэл бүгдийг багцлж агаад одоо судалгааны бүтээл хийндэ гэж ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол одоо
зарим судлаачдад бол ерөөсөн цохилт болсон юм байна. Чойны мим гэл баймаа гараад ирдэг. Тэгээ 2010 оны үед манай нэг багш тэгсэн. Гамболдоо чи судалгааны ажил хийхгүй юм гээд. Нүгээрээ доктор хамгаалаач гэсэн үү. Гөө би одоо юмаа л хийж штэ гэ би тэгэхгүй ажиллаа л хийж штэ гэж. Гөө чам дээр бүх юм цуглараад байна. Тэгэхээр чийл гарч ирэхгүй бол өөр хүн наадгарч орохгүй штэ. Тэгээд би 2010 онд одоо эрдмийн ажлыг хийж эхэлсэн. Тэгээд 2016 онд Чойнымын одоо их бичгийн судалгаагаар докторийн зэрэг хамгаалсан. За ингээд л Чойнымын үйл хэрэг яваад байгаа. Ингээд энэ жил 90 жил болж байна. За би яаж тэмдэглэх гэж байна? За энэ жилийн хувьд Чойнымын 90 жилийн ойг одоо тэмдэглэхээр 1 сард бол би эхлээд төлөвлөгөөгөө гаргасан. Тэгээд төлөвлөгөө гаргаад явж байхад одоо тэр яг зохиолчдын их хуралтай давхцаад одоо их хурлын тамгын газраас Чойнымын 90 жилийн ойг хамтран зохион байгуулъя гэдэг санал орж ирээд удалгүй одоо 2 сарын 4-нд засгийн газрын тогтоол гараад Чойнымын 90 жилийн ойг тэмдэглэл өнгөрүүлэх засгийн газрын тогтоол гарлаа. Тэгэхээр энэ бол одоо түрүүн одоо Чойномд хандж байгаа төр засгийн илэрхийлэл энэ олон жилийн нэг зүйлийг авч явж байгаа биднийг бас олж харсан байна. Их сайхан байна. Ингээд би нэг 9 ажил хийхээр төлөвлөсөн. За. Сар болгонд одоо сар болгоны 10-нд нэг ажил хийнэ гээд. Хамгийн ойрхон 3 сарын 10-нд Чойнымын галерей музейг байгуулна гэд төлөвлөсөн байгаа. 4 сарын 10-нд хүүхдүүдийн дунд Миний Монгол гэдэг нэрийн дор гар зургийн уралдаан. 5 сарын 10-нд сургуулийн ахлах ангийн хүүхдүүдийн дунд их орон тэ их оронж үзэл эрх чөлөө гэдэг нэрээр эссе бичлэгийн уралдаан. 6 сарын 10-нд залуучуудын дунд одоо анхны номын уралдаан. Ингээ ямар ч хэлсэн эхний 3 ажлыг бол ингээд хийхээр зорж байна. Одоо үүний гол зорилго юу гэхээр Миний Монгол их орон эрх чөлөө энэ бүхэн бол яг Чойнымын өөрийнх нь үзэл бодол байхгүй юу? Үүнийг бид нэр одоо залуу үедээ залуучуудаа хүүхдүүд минь хэрхэн юу бодож байна гэдгийг бид нар мэдж авахгүйгээр дараагийн одоо үйл ажиллагаа хийх одоо хүүхдүүдийн сургалт хүмүүжил бид нар анхаарах ёстой. Үүнийг нь одоо тодорхойлох зорилготой бас хүүхдүүдийн их оронч үзлийг өдөө сэргээх одоо бадруулах ийм мэлцэлтэй ажлууд байгаа. Энэ бол улс орон даяар зохиогдох ажлууд. Түүний дараа 8 сарын 10-нд одоо Хинтээ аймгийн Дархан суманд Чойнымын ойг төрс нутагт тэмдэглэнэ. Аль биесээр. Тэгээд 9 сарын 10-нд Чойнымын Пянц хийгээд Пянцны нээлт 10 сарын 10-нд Чойнымын баримтат кино. Энэ баримтат киног бол бас л нэг их оронч үзэл хаана байгаа юм бэ? Их орон гэж юу юм бэ? Үүнийг одоо ард түмэн юу гэж бодож байна? Үүнийг Чойном хэрхэн яаж дүрсэлж илэрхийлж байсан юм бэ? Түүнийг нь бас шинээр Чойномыг нээх бодолтой. Тэгээ 11 сарын 10-нд Чойномын нэрмжт оюуха яруу нэргийн наадам, 12 сарын 10-нд нь Эрдэмтдийн одоо судалгаа шинжилгээний бүтээлээр эрдэм шинжилгээний хурал хийнэ гэдэг. Ингээ бүтэн 9 ажлыг одоо зохион байгуулсан. 12 сар дуустал зохион байгуул. Завгүй хам шүү та. Завгүй. Хамтран ажиллагч байгууллага ямар хүмүүс таныг дуурж чинь ер нь. Тэр сая засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулаад социал-демократ Монголын залуучуудын холбоо гэдэг байгууллага одоо бидэн дээр ирж одоо хамтран ажиллах санамж жижигд гараас зурсан. Одоо энэ бол одоо бас их баяртай байгаа. Яагаад тэгэхээр тэр Чойномын их оронч үзэл тэр их орон эрх чөлөө голон Чойномын бас нэг хүсэл мөрөөдөл нь юу байсан бэ гэхээр оюун санааны эрх чөлөө байхгүй юу? Тэр оюун санааны эрх чөлөө гэдэг тэр зүйлүүдийг энэ залуучуудын холбоо одоо бас олж хараад одоо нийт одоо хүүхд залуустаа бас хамтран ажиллая. Энийг бас түгээн дэлгэрүүлье гэдэгт нь бол баяртай. Тэр бүхэн бол тэр хүмүүс бүх зохион байгуулалтыг хийхэд одоо санамж жижигд гараас сурсан. Таны гол зорилго бол энийг түгээн дэлгэрүүлэх тий. Олон нийтийн хүртэл болгох. Таны энэ цуглуулсан зүйлээр л тулгуурлаж байгаа шүү дээ. Энэ том судалгаан дээр, энэ өв дээр, энэ одоо зохиол бүтээлийн
энэ эрхлэн гаргасан бүтээлүүдээр тулгуурлаж байгаа. Тэгээд 3 сарын 10 гээд би түрүүн хэллээ нэг Чойнмын галерей музей гээд. Энэ ямар ч өчтэй вэ гэхээр 2003 онд нөгөө анх үд сан байгуулад анхны хурал дээр би 20 ажил төвшүүлсэн. За. Тэгээд тэр 20 ажлаас ганцхан хийдэг ажил энэ. Тэгээд 19 ажлаа би хийсэн. Тэгээд 19 ажлаа игээ дууссан. Тэгээд 20 дахь ажлаа хийж чадахгүй л гээ баг-багаар яваад байсан. Тэгээд үүнийг одоо энэ 3 сарын 10-нд дүүргээд тэр галерей нээлтийг хийхээр л ажиллаж байна да. Таны турсан газар хажуулаан гэдэг хажуулаа. Уурхаа байсан шүү дээ, тий. Тэгээд Чойнмын цагтл, Чойнмын зохиол бүтээл хажуулаанаас гэд бичигдсэн. Та тэгээд тэр Чойнмын ихэнх бүтээл тэр хажуулаанд ингээд бүтээгдэж байгаа тэр газар турсан гэхээр ер нь холбоотой. Ч юм уу ямар нэгэн сэжмээр гэж бодож ирсэн үү? Хажуулаан. Нөгөө миний аав ч юм болохоор геологч хүн. Тэгээд маш олон уурхаагаар дамжиж ажилласан. Тэгээд хажуулааны үйлдвэр уурхаа байгуулагдахад анхны геологчор очиж ирсэн. Анхны ерхий геологчор очиж ирсэн. Тэгээд тэр хажуулаан гэдэг газар чинь нөгөө Чойнмын шоронд байсан газар шүү дээ. Тэгээд тэр нутагт нь би төрсөн юм байгаа юм. Тэгэхээр ямар ч байсан хажуулаан гэдэг нэр Чойнмын цагтл, Чойнмын бүтээлд үлдсэн байна. Миний одоо төрсөн нутаг гэж ярихаар надад бас одоо байнгын хилэгддэг нутаг бол хажуулаан болж байна. Тэгээд бас Чойнм чи Хинтээ аймгийн Дархан суманд төрсөн шүү дээ. Хажуулаан чинь одооныхоо газар нутгийн байршлаараа Хинтээ аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг гэж явдаг. Тэгэхээр нөгөө ямар сэжин байна вэ гэхээр одоо би тэрээ сайн ойлгохгүй байна. Тэр далд сэжмийг бол одоо таньж чадаагүй байна л да. Тэгээд ямар ч байсан Хинтээ аймгийн Дархан суманд хоёулаа төрсөн юм байна. Сайхан бэлэгдэлтэй юм. Тий, тэгээд нэг тийм байна да. Тэгсэн чинь нөгөө нэг залуучууд чинь судалсан. За. Аха, танаа гэргэж үеэлэн юм байна шүү дээ. Ариун агч гэж байгаа байхгүй. Тэгээ би нөгөө юм юу ч ярихгүй яваад байгаа шүү. Тэгсэн чинь тэднээс судалгаа хийгээд яваад байгаа байхгүй. Ариун агч Чойнмын үеэлэн ариун агч байх нь шүү. Тий. Тэгэхээр одоо би хүргэн байхгүй. Санамсаргүй. Хэрэг биш лээ. Тий, санамсаргүй. Ямар нэгэн чимээр холбогддог. Бас яг нөгөө шууд тэгж хэлэхээр хатуу хамаатан садан болцохоор нэг талдаа энэ хамаатных амиг хийж ингээд буруу ойлгох байхгүй юу? Тэрийг та анханаас ямар мэдсэн биш. Мэдээгүй хийсэн шүү дээ. Яруу найргийн янз бүрийн ингээд л тэмцээн уралдаан бишгүй л байдаг шүү дээ. Тэгээд Чойнмын нэрмжт оюухаа наадмыг би хамгийн юм гоё биш ихтэй дэрвэн шүү дээ. Хамгийн гоё одоо ямар ч арын хаалгагүй. Яг л яруу найрагчид жинхнээсээ очиж өрсөлдөөл те. Явж очиж өрсөлдөөл. Бөөн гоё дурсамжтай гэдэг наадам гэж боддог. Тэгээд шүүлтэн шударга гэж боддог шүү дээ. Тэгээ 12 дахь сая болсон. Тэгээд энэ наадмын тухай. Чойнмын нэрмжт оюухаа наадам анх Алтан оюухаа нэртэйгээр 1993 онд анх зохиогдчихсэн юм. Тийм үү? Хинтээ аймгийн Өндөрхан хотод. Анхных нь. Тэгээд түүнээс хойш тасралтгүй явсаар байгаад 2025 онд дахиад Өндөрхан буюу тухайн үеийнхээ Өндөрхан одооныхоо Чингис хотод 12 дахь удаага зохиогдсон. Жил болгон болж байгаагүй юм уу? Жил болгон болоогүй. 2 жилд нэг удаа гэж эхлээд тэгээд Бэрх хотод Борон-дөр, Дархан сум ингээд дараа нь Улаанбаатарт 2006 онд зохиогдсон юм. Тэгэхээр энэ зохиогдох шалт бас л одоо үеийн яагаад жил болгон хийж болохгүй ч гэдэм үү тасалдаад байсан тэгэхээр хөрөнгөтэй холбоотой. Энэ хөрөнгөний нөгөө дахиалга гам болж өөрөө бас одоо яаж бий болгох юм, яаж босгож ирэх юм. Тэгээд түүнийг бас сүүлийн үед бол дандаа хатуу хамаатан саднуудтайгаа хамтарч хийж байгаа. Тэгээд одоо 1-р байрын хинх вэ? Ямар хамаатай хөх вэ? 2-р байрын одоо шилбэл төрсөн дүүд хэдний хүүхдүүд, 3-р байрын төрсөн дүүд хэдний хүүхдүүд ч гэдэг юм ингээд хүүхдүүд одоо хатуу хамаатан садангууд нь оролцдог болсон. Тэгээ энэ нь бол бас гэр бүлээрээ хатуу хамаатан саднаараа хатуу удам угсаан дотроо одоо Чойнм гэж энэ хүний үр удам
угсаа болсон гэдгээрээ тэр хүмүүс бас бахархах, тэр хүнээрээ омгших энэ хүсэл эрмэлзлийг бас л бадраах тийм ээ. Тэгэхээр энэ бол одоо юу гэдэг зөвхөн одоо Чойнмын үд сангийн гэхээс илүүтэй ах дүүсийн хамаатнуудын ажил болсон. Тэгээд тэр бүхэнд бас баярлж явдаг юм. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотод зохиогдно. Бас нэг юм түрүү хэллээ, оюухан наадам гэдэг. Оюухан наадамыг аль болохоор шулуун, шудраг тийм ээ. Ямарваа элдв хаалгагүй болохаагүй. Тийм. Гол зорилго нь Чойнм байхгүй юу? Тийм. Энэ Чойнм гэдэг хүн тэр 1960-аад оны үед өөрийнхөө шулуун, шудраг үгээрээ ард түмнийг сэрээж яг одоо бичих гэсэн санаануудаа дандаа их орн руугаа чиглүүлдэг. Энэ одоо улс нийгэмд болохгүй байгаа юм гэдгийг Чойнм их хэлчихсэн шүү дээ. Түүнийхээ төлөө буруутсан. Шүлэг бичээд шоронд орсон ганцхан шүлэг бичээд шүү. Одоо шүлэгнийхээ тухайд шийтгэгдсэн. Нэгсэндээ Чойнмын бичсэн шүлэг нь Монгол улсыг бүгд найрамд Монгол ард улсын үнд суурийг дороотуулах, зөвлөл бот улсын найрамдалт харилцаанд сэв суулгах гэдэг үндслээр одоо Чойнмыг буруутгаж улс төрийн хэрэгтэн болгосон. Тэгэхээр шүлэг бичснийхээ төлөө шоронд одоо буруутгагдсан улс төрийн хэрэгтэн болсон ганц хүн. Тэгэхээр энэ хүний наадмыг бид нэр бас л шудрах хийх ёстой. Тийм учраас энэ наадамд хүмүүс орох сонирхол нэх байдаг. Оролцоод бас шалгарх юм бол одоо тэр хүний омогшил, тэр хүний омог их сайхан бадарч дараагийн наадмуудаа бас орон бүтээл эсвэл бүтээх тэр ирмэлзлийг нь төрүүлж өгдөг юм аа. Тэгээл шудрахыг хичээдэг наадмаа. Гэхдээ Чойнм шиг ийм мөнх оршиж байгаа яруу найрагч ховор юм. Одоо миний хүч 18 таа шүү дээ, баг хүч нь. Зүгээр Чойнмоор өвчлөл байдгийг. Тэгэхээр одооны залуучуудад Чойнм мөнх орсоор л байх ч болно. Тэгэхээр та энэ бүтээлийг бас одоо тойрож энэ үеийг ингээ өргөжлүүлээд аваад өөрөө ч хэрэглэн гаргаад таач бас мөнх оршин шүү дээ. Энэ ягаад одооны залуучууд Чойнм шүлгийг бас уншаад байгаа юм бэ? Тийм ээ. Тэгэхээр энд Чойнм 1959 онд буюу 23 настай байхдаа нэг уран зохиолын хичээл бичсэн байдаг. 20 хичээл. Уран зохиолыг одоо би даах сургач өгөө шүү дээ. Тийм сургач бичсэн. Түүн дотор нь уран зохиолын тухай нэг тодорхойлт байдаг. Тэр нь ямар ч цаг үед уншигдах бүтээл төр байх гэж байгаа. Тэгэхээр одоо өнөөдөр Чойнмын бүтээлийг шүлгийг залуучууд уншина гэдэг өөрөө тэр ямар ч цаг үед нь дурсагдах одоо орших тэр зүйлийг ухааныг тэр аргыг бичсэн байна шүү дээ. Тийм учраас одоо залуучууд уншаад байгаа гэсэн үг. Тэр Чойнмын тухайн үедээ их хурц шийдэмгий бичсэн зүйл нь одоо энэ нийгэмд байгаад байгаа учраас хүмүүс уншаад байгаа юм бас. Нөгөө талдаа Чойнм ардын аман зохиолыг уншсан юм байна. Ардын аман зохиолыг уншсан хүн учраас тэр яг өөрийнх нь үг хэллэхээр хүмүүсийн сэтгэлд хүрэх тэр үгээр нь бичсэн юм байна. Тийм учраас тэр залуучуудын сэтгэлд хүрээд байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо яхаарахгүй Чойнмын тэр бүтээх урлах тэр арга зүй одоо их нарийн тэр арга зүгээр бичсэн гэсэн тийм ээ. Түүнүүд тэр нь одоо залуучуудыг хүрч байна. Таны судалгаа доктор хамгаалсан судалгааны одоо цуглуулсан тэр хэл шинжиллийн хүчин 4260 нүүр ийм одоо судалгааны ажил байсан шүү дээ. Тэгэхээр энэ танил байсан, таал Чойнмыг мэддэг байсан. Энэ судалгаа маань маш том судалгаа байсан юм байна гэж би боддог шин. Одоо цуглуулсан энэ зүйл чинь. Чойнмын гар хвчлэлийг цуглуулад нэгсэн 2000 оноос хойш цуглуулахгүй юу? Одоо бол гар хвчмэл гэдэг юм их үнцэнтэй болцсон. Тий. Одоо ямар ч зохиолч өөрхөн гар хвчмэлийг хүнд өгөхдөө гар хвч зураад өгдөг. Түүний өмнө зүгээр хайдаг байсан байхгүй. Тэгэхээр энэ одоо Монголын утга зохиолд гар хвчмэл ямар үнцэнтэй зүйл вэ гэдгийг одоо гаргаж ирсэн. Одоо тэр түүнийг суурьшуулж одоо бий болгож
тавьчихсан гэж би өөрийгөө боддیں۔ Одоо бас түүнийг их зарлаад идэх л дээ. Тэгэхээр тэр гар бичмдийг цуглуулад явхад 4260 нүүр гар бичмэл их зохиол цуглуулаад түүн дээр нь судалгаа хийгээд ингээд эдийн одоо юуны судалгааны эргэлтэнд оруулж штэ. Тэгэхээр дараагийн залуучуудад бас энэ судалгааны хийх бүх одоо суурийг тавьчихсан гэсэн. Одоо чойномор судлах тий. Одоо хүүрэн зохиолын судлах, яруу найргийг дахиад судлах, философи талаас нь судлах гэдэг юм маш их юм судалгааны суурь бүтээлүүд их суурийг тавьсан байна. Тэгэхээр одоо энэ чойном бол одоо дараагийнхаа судлаачийг хүлээж байгаа энэ шин сэдв юм аа. Тийм ээ. Аль ч талаар нь судалж болох нь байна тий. Энэ жилийн хувьд одоо чойномын зохиол бүтээл гэхэд нэг ном шинээр хэвлэгдэх юм. Тэр нь одоо чойномын бүтээлийн чуулганы 16 дахь бот. 16 дахь ботын онцлог гэхээр чойномын бичсэн тайз дэлгэцийн бүтээлүүд. Тэгэхээр чойном кино зохиол бичсэн байна. Жүжиг бичсэн байна. Шог гараа одоо тухайн үеийнхээ шог гараанууд хийсэн бичсэн байна. Тэр нэг ном болж хэвлэгдэнэ. Жүжигийн зохиолч гэхээр чойномын анхны жүжиг 1965 онд тавигдсан гэж бодъё л доо. Төмөр замын соёлын ордон байгуулад анхны одоо жүжиг уран бүтээл нь чойномын бүтээл хүн туйлсан газар гэдэг нэртэй жүжиг, драмын жүжиг. Түүнийх нь найруулагчаар дамчаагаа ажилласан байдаг байхгүй юу. Тэгээ анхны одоо тэр чойномын тэр жүжиг бол төмөр замын соёлын ордонд тавигдчихсэн. Хоёр дахь жүжиг нь 1975 оны үед Чулуун Базаргай нэрээр Дорногов аймагт тавигдсан. Майхан тэнч байхгүйгээд тийм хошин шог гэж жүжиг байсан. Хошин жүжиг байсан. Ингээд чойномыг амьд ахуйд нь бол хоёр жүжиг нь тавигдсан байна. Түүнээс хойш одоо 2007 онд чойном гэдэг нэртэй моно драмын жүжиг шаардлага зохиолчийн бичээд тавиад одоо бас одоо арт хүнд хүргэж байсан. Гэтэл одоо Ахыгаа дурсан гэдэг нэртэй кино зохиол бичсэн байна. Тэр нь 1941 оны 6 сарын 22-нд тийм ээ одоо дайн зарласан өдөр шүү дээ. Тэр өдөрт нь зориулаад 6 сарын 22-нд нь бичсэн нэг одоо дайны тухай кино зохиол байна. Энд одоо чойномын бичсэн тэр хүүрэн одоо тайз дэлгэцийн бүтээлүүд нь 2026 онд хэвлэгдэж гарнаа. Чойном бол их зураач хүн. Зураач байсан. Гоё эмхтэй хүнийг аюу гоёор зурсан. Тэгэхээр ер нь зураачаар ажил хийсэн. 1957 онд Монголын урчуудын эвлэлийн баримлалын тасагт туслах баримлчнаар ажилд ороод удалгүй зураачаар ажилд ороод тэгээд шинжлэх ухааны амьдрал сэтгүүлд зураач, төв музейд зураач, ажилчны соёлын ордонд зураачаар ажиллаж байсан байхгүй юу. Тэгэхээр маш их зурсан бүтээлүүд нь үлдсэн. Одоо тэгэхээр чойном бол зураач хүн байгаа. Тэгэхээр 3 сарын 10-нд бид нэр үзэсгэлэн нээх гээд байгаа шинээр. Тэнд нэг содон бүтээл бас тавигдах юм. Хэн ч үзег байгаа юу? Хүн үзег байгаа. Тэр нь одоо жишээлбэл чойномын самрын ясан дээр шилсэн хулгана маш жижиг юм баг. Энийг одоо анх удаага бас арт хүмүүдэд илгээж үзүүлэх бодолтой байгаа. Хулган шилсэн шалтгаан гэхээр чойном зохиолдоо бас хулган жилтэй гэж өөрийгөө бичдэг байхгүй юу? Тэгэхээр тэр нь жилээр нь хөөхөөр уг нь хулган жил гэдэг. Гэтэл чойном нөгөө цагаан сарын өмнө төрснөөрөө бүр жилтэй. Гахаа жилтэй болчихдог гэсэн үг. Тэгээ яг бэлгэдлээ бодоод хулганыг одоо юунда зохиол бүтээлд оруулсан бас хулган шилсэн байна. Тэр хулган бол ерөөсөө нүдэнд гэлзаад амьд юм шиг тийм хулган байдаг. За одоо энийг бол анх удаага бас арт хүмүүндээ үзүүлнэ. Яруу найрагч, жүзгийн зохиолч, кино зохиолч, зураач, уран баримлч, хөгжмийн зохиолч. Ая зохиосон шүү дээ. Олон ая зохиосон. Гоё юм тий. Нэг хүн тийм олон аягаас зохицлно гэхээр
тэр баримлч гээд тэгэхээр сийлбэрч тийм ээ. Одоо чойномын альва үйл ажиллагаа арга хэмжээг чойномын уралсан морин хуураар нээдэг уламжлалтай. Тэр морин хуур нь ямар ч өчтэй гэхээр ахта сийлж өгсөн байдаг юм. Ах нь морин бас хадуучин хүн. Тэгэхээр ахта сийлсэн морин хуур нь музейд байдаг. Тэр морин хуураар бид нэр үйл ажиллагаагаа нээдэг тийм уламжлалтай. Бас одоо энэ морин хуур бас олон нийтэд дэлгэгдэж хүрнэ. Түрүүн би нэг альт хэлсэн нөгөө гарвчвал үнцэнтэй болсон гэд. Тэгэл чойномын найз нөхөд тухайн үед уулзж явсан хүмүүсээс ингээл хаана хонсон бэ гэд асуугаад явна. Тэгэхээр чойно тэднийд хонсон шүү дээ. Тэгвэл тэнд нь юм байна уугүй асуугаад үгүй. За мэдээд үгүй. Ингээл нэг ихэлчихээр хойш цаашаа сурвалжлаад яваад өгөө. Чойномын гарвчвал энэ гамбол гэдэг хүн авч шүү. Гэт ингээд арт хүн бас өөр бие биенийхээ амнаас ам дамжуулаад явцдаг. Тэгэл тэр зүйлүүдийг эхэндээ бол таних гэдэг асуудал байна. Бас үлдээ бол бүр хараа шууд нэг одоо баг үгдсэн байхад л одоо таньдаг болдог тий. Тэр бол яхаарахгүй нөгөө юмда хүн хийж байгаа юмдаа орох гэдэг нэг тийм мэдрэмж байдаг. Тэгээ түүгээрээ л явна. Бас нэг юм яагаад чойном гэд тэр хонсон орхисон тэр айлуудад юм үлдээгээ яваад идэх юм бэ? Тэгэхээр тулгын 3 чулууг ярьдаг тийм үү? Энэ тулгын 3 чулууг чойномын уран бүтээл амьдрал дээр ярихад одоо нэг тулгын чулуу нь төр, хоёр дахь нь арт түмэн, гурав дахь нь байгаль дэлхий гэж үзэж болно. Тэгэхээр одоо юу гэдэг чойномын хувьд тухайн үедээ төрд одоо эсэргүүн болцсон учраас төр бол чойномыг л харж үзэхгүй юм байна. Бас 1960-аад оны үед уул уурхай хөгжиж эхэлж байсан үе. Тэгэхээр газар дэлхий их сэндийч гэсэн үг тийм ээ. Тэгэхээр гурав дахь үлдсэн юм нь юу гэхээр арт түмэн. Тийм учраас чойном арт түмэнд ерөөсө бүх өв хөрөнгөө үлдээсэн байна. Хонсон газар очсон айл болгондоо юм бичүүлдэгээ зургуулдаг л яваад ирсэн. Тэр олон чойномын бичүүлдээсэн тэр олон бүтээлийг одоо үндсэндээ би 30 жил цуглуулж бас дуусаагүй л байна. За түрүү нэг юм тэгээд энэ цуглуулж явхад чойномын бас нэг загтал байна. Загтал дээр чойном ингэж бичсэн байна. 45 хүрчвэл 100-д хүрсэнд бодно гэж өөрийгөө. Би 45 хүрэх юм бол 100 нас хүрсэн гэж бодно гэж. Тэгэхээр одоо чойном 7 хоногт биш өдөрт 3-аас 4 цаг унтдаг байсан. Тэгэхээр үлдсэн 20 цагт нь бол дандаа бүтээх, хийх, явсан газар болгоно тэр бүтээлээ үлдээгээд яваадсан байна. Үзэл бодлонлаг байна тий. Өөр одоо газар төр түүнийг яахгүй юм чинь. Яг үүнтэй адилхан Аравжаа хотгоос адилхан байхгүй юу? Аравжаа хотготын бас бүтээлтэй холбоотой бас би 2000 оноос хойш бас ингээ холбоотой явж байна. Тэгээ Аравжаа хотготын тэр өв сан яаж үлдэв гэхээр тухайн үед 1930-аад оны үед хэлмэтүүлд гараад төр болонд ингээ үндсэндээ бүх лам хуурга амиг устгаж эхэлсэн. За ингээд төр тамаагүй болчихлоо. Тэгвэл арт түмэн яасан бэ гэхээр арт түмний дунд бас л нөгөө нэг өөрөөсөө амьдуулдахын тулд бие биенийг бодлоо ярьдаг эсвэл мацдаг тийм зүйл байсан учраас арт түмэн хэцүү боллоо. Гэтэл тэнд байгаль дэлхий. Тэгэхээр тэр төдөв тахилч бол одоо юу гэдэг сүм хийдээс авч гарсан тэр 60 хэдэн авдрыг байгальд нуусан шүү дээ. Инхээр одоо юу гэдэг тэр Аравжаа утгтын бүтээл тэр газар дэлхий аваад өнөөг хүргэсэн байна. Чойномынх болохоор арт түмэн авч өнөөг хүргэжээ. Арт түмний хүү байсан учраас. За энэ
Энэ төрүүчийн хэлдэг кино сценар, кино зохиол 1972 оны 6 сарын 22 нэг өдөр бичиж дуусгасан байдаг. Хамгийн богино шөнө. Тэгэхэд ахыгаа би дуулах гэсэн юм. Энэ бол кино зохиол байна. Одоо энэ анх удаага ингэж уншигчдад хүрнэ. Тэгээд зургийг нь хүртэл зурсан байна. Эцэг лувсан, хүү төмөр, охин баяр, их дулам гэнэ ингээд кино зохиол маань хүртэл ингээд зургийг зураад иймэрхүү дүр төрхтэй хүмүүс байх нь гэдэг бичүүлдээс. Энэ бол яхахгүй Чойном нөгөө зураач хүн учраас бүх зүйлийг дүрслэл нь сайн байдаг. Түүнийгээ бас кино зохиолд бас хэрхэн ашиглах уу? Ямар дүр үлдээх үү гэдэг ингээд онцлоод зураад үлдээсэн байна. Ямар дүр хожим нь гаргах уу хүмүүст ч гэсэн бас чухал сорулж болж байна. За энэгээд кино зохиолын их гарч үл байна. Энэ улаан дэвтэр байгаа. Энэ улаан дэвтэр бас их түүхтэй дэвтэрээ. Яагаад түүхтэй вэ гэхээр 2006 онд тухай одоо Номин авагдсан гэдэг газар. Одоо Номин хойлдон гэдэр дуудлага худалдаа болоод. За. Тэгээ дуудлага худалдаанд нэг өдөр над руу яриад та ингээд Номин дээр хүрээд ирэх үү? Би одоо танд үзүүлэх юм байна гэдгийгсэн. Тэгээ би яваад очсон чинь энэ дэвтэр байсан. Энэ дэвтэр яах гэж байгаа гэхээр энэ яг Чойны дэвтэр мөн үү шүү гэдгийг та юу яагаад өгөөч. Тодорхойлж өгөөч гэдэг. Тэгэл их сүртэй гаднаас нэг залуу бадмосон дээр цагаан бэлэтэй залуу гэдэг энэ дэвтрийг барьж ирээл. За энэ та үздэй Чойны дэвтэр мөн байна гэл. Тэгээ шууд хараад таньж байгаа юм чинь. Бичгийн хэвээр таньж байгаа. Тэгээд энэ ямар ч штэ юм бэ гэдгсэн чинь бид нэр дуудлага худалдаанд оруулах гэж байгаамаа. Хэдэн сарын хэдэн дуудлага худалдаа болно. Та ирж үзэж болно шүү гэдэг. Тэгээ би очиж оролцоод тэгээ энэ дэвтрийг дуудлага худалдаанд авсан штэ. Тухайн үед $258 авлууд авч. Тэгээ энэ Батнорын дэвтэр номер 2 1974 оны хавар 100 гэж байгаа. Ийм нэртэй одоо ийм шүлгийн гарч мөлийг дэвтрийг одоо ингэж олж авсан. Одоо энэ яхахгүй их түүх дагуулсан дэвтэр байгаамаа. Одоо энэ за яг онцлог юм хэлээ л да. Энэ бас нэг юм байна. Энэ ингээд нугалцсан байгаа юм. Энэ нугалсныг нээхээр хүний өс байгаа юм. Тэр ингээд эхнийх нь бол өс 7 сарын 27 гэнэ энэ үс нь алга болцсон юм билээ. Дараа нь дахиад нэг нугалсан байгаа. За энэ дотор хамгийн сүүлийн хуудсан дээр нь дахиад нэг нугалсан байгаа. Энэ дотор нь үс байна. Тийм ээ. Үүний түүхийг сүүлд асуугаарай. 1971 оны 5 сарын 30 Батнор гинэ. Эмэгтэй хүний ус байлгүй. Эмэгтэй хүний урт ус байна. Бор шаргал ус байна. Бор шаргал өнгөтэй ус байна. За ингээд энэ их түүхтэй дурламтгай байсан. Дэвтэр байна. Одоо энэ бол ингээд энэ ширээн дээр байгаа бол Чойномын гарч чимлүүд яг өөрөөр байж байна. Зурагнаасаа. Энэ зурсан зураг гэх юм бол энэ нацаг дөрж зохиолчийг бол ингээд бүтээжээ. За энэ зургийг ярил энэ Оросын яруу найрагч Бэла Ахмадулина гэдэг хүн Монголд ирсэн юм байна. 69 оны үед. Тэгээ Чойном нөгөө зохиолчдын хороон дээр уулзалт хийгээд энэ хүнтэй уулзалт хийгээд Чойном орохсон ч оруулаагүй. Чи цаашаа гэдэг. Тэгэхээр нь тэгвэл би ядаж дүрийг харъя да гэд. Тэгээ шагаагаа дүрийг харчаад тэр дүр харсан зураг ингэж үлдээсэн. Өөрөө гой зурч байгаа шүү тийм. Өөрөө энэ хүний үгийг сонсох болцоо боломж олдоогүй ч гэсэн ямар ч ингээд өөрийнхөө сэтгэлдээ ингээд дүрийн зураг үлдээсэн байна. Ийм түүхтэй зургийн зураг. За энэ ингээд Чойномын зурсан зураг байна. Энэ шог хошин одоо нөхөрсөг байдлаар таталбар их олон зурсан зураг байдаг. За ингээд зөндөл юм байна дөө. За энэ бас их сонирхолтой нэг зураг байна.
За энэ зургнаас харахаар энэ гадаа байгалийн тайз гэхгүй юу? Гадаа байгалийн тайз гэхээр энэ их гэрэл, өнгийн гэрэл, пано зураг, тайз. Тэгээд тэр дүрслэл нь уулын орой дээр байгаа дүрслэлтэй. Энэ ямар ч тоо гэхээр Арвижаа хотогт 1832 онд одоо Монголын театрын анхны суурийг тавьсан гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр одоо тэнд тоглодог байсан. Тэгэхээр тэндээс улбаатайгаа тэндээс дүрслээд өөрийн гэсэн энэ байгалийн одоо Монголын тайз ямар иж болох вэ гэдгийг дүрсэлж үлдээсэн байна. Тэгэхээр энэ одоо юу гэдгийг үүний цаана юмыг сэтгэх, урлан бүтээх тэр зүйл нь бол ямар их өргөн цар хүрээтэй явагддаг юм бэ? 1959 онд 11 сар Зурав Чойном гинэ. Энэ эмэгтэй морьтой эмэгтэй байна. Чойном маань 4-р анги онцд өгсөд Хинтийн ангид Дархан суманд. Өндөрхөн хотод бол 5-р ангид очсон. Тэгээд 5-р ангийнханд ангидаа сурч байхдаа бол хичээлээсээ гараад тэгээ үндсэндээ 4-р ангийн боловсралтай хүм шүү дээ. Тэгээ бусад одоо бүх мэдээлэл одоо энэ мэдрэмж энэ их мэдлэгийг хаанаас олж байгаа гэхээр дандаа ном уншсан. Маш их ном уншсан. Тэгээ энэ хүн өөрийгөө хөгжүүлвэл ямар их хүч болцоо, нөөц болцоо байдгийм бэ гэдгийг биеэрээ үзүүлсэн хүн болж байна баг. Тийм учраас одоо энэ Кавказ гэдэг их том тууж бичсэн. Кавказад одоо очиж үзээгүй мөртлөө тэр Кавказын тэр сүрлэг уулс, тэр сүрлэг байц. Бараг тэнд амьдэрсэн юм шиг бичиж чадчихжээ. Тэгээ тэр хүмүүсийн тухайн хүмүүсийн нутгийн хүмүүсийн ааш араншин гаргаж байгаа тэр заншил ёсыг хүртэлгээд өөрөө очиж үзээд тэндээс мэдэрсэн юм шиг гэж бич үлдээсэн байдаг. Тэгэхээр яхааргүй Кавказ найрагд бол одоо Кавказ тууж бол Чойномын оргил бүтээлүүдийн нэг гэж би боддог. Гадаа тайз гээд байгаа зүйл бол энэ бол Арвижаа хоттой холбоотой. Яг л 1973 онд 3 жил гаруй шоронд суугаад 73 онд гарч ирсэн 1 сард. Тэгээд 6 сар хүртэл одоо энэ Зүүн Баян, Улаанбаатар ингээд ховь сүмбрээр чойроор ингээд бүтэн 3 сар гаруй явсан юм. Тэр хугацаанд Зүүн Баянд очиод Зүүн Баян гэдэг бол яг одоо хамрын хийдийн залгаа нутаг шүү дээ. Ерөөсөө нэг хашаатын говь гэдгийн цаана байгаа байхгүй юу? Шугуу байдаг. Одоо заган ой байдаг. Тэрний цаана харагдаж байдаг. Гэтэл тэр Чойном тэр Зүүн Баянд байх хугацаанд Арвижаа хотогтоор бол маш их одоо Арвижаа хотыг уншсан, мэдэрсэн тэр тухайн байдлаар явсан учраас одоо энэ хоттой холбоотойгоор энэ зургийг зурсан. Тэр үедээ хотыг 4-5 удаа зурж үлдээсэн зураг бас байгаа. Нэгэн Чойномын зохиолын нэгэн түүх ярил л да. 1978 онд Гал морин цаг гэдэг нэртэй юу бичсэн одоо шүлгэлсэн армаа бичсэн. Тэрийг октябрийн усулын ой зөрүүлээд бичсэн гэдэг. Тэр нь хэвлэгдэж амжаагүй. Хэрвээ хэвлэгдсэн бол шагналын мөнгөөрөө Арвижаа хотогтод хөшөө барьна гэсэн байна. Тэг хөшөөнийхөө эскиз хийсэн. Гал морин цаг арманы шагналын мөнгөөр Арвижаа хотогтод хөшөө усгана гэсэн. Тэгээд энэ хөшөөнийх нь эскиз зугна байна. Тэр доор нь тэр пайцсан дээр дулдуутын Арвижаага бичсэн байгаа. Тэгээ мөн дээр одоо соёмбоо залсан байна. За ийм зураг. Тэгээ ингээ үзэхээр энэ тэр 73 онд Зүүн Баянд байх хугацаанд Арвижаа хотогтоор маш их өвчлсөн гэдэг юм уу? Мэдэрсэн учраас энэ зургийг зурсан байх. Тэр тайзыг бас энд бол яхааргүй Арвижаа хоттой холбоотой зургууд гэж би бодож авдаг. Тийм. Мэдэрсэн биш тэнд очиод л одоо нэг хэсэг л бол дулдуутын данзаар авч байгаа амьсгалсан ба шүү дээ тий. Тэрийг бүтээлдээ тусгаж өгч тий. Гоё юм танд шиггүй мэх юм байна.
байгаа. Үзэсгэлэн дээр бүгд л гарч ирнэс. Зарим нь гарan зарим нь багтахгүй л гэдэг. Зохиол бүтээлд нэмэгтэй хүнийг одоо зурганд ч те яруу найрагч гэсэн нэмэгтэй хүнийг их гоёор төрсөлсөн байдаг. Их дурламтгайч хүн байсан юм болоо. Яруу найрагч хүн ч дурламтгай байдаг л та. Эмэгтэй хүнийг бол одоо маш олон янзаар зурсан байдаг л да. Гэхдээ яг энд одоо хамгийн ойрхон нэг зураг байна. За энэ 1972 оны 10 сарын 19 гинэ. За энэ эмэгтэй хүний зураг байна. Гоё зураг. Энэ онцлог зураг нь юу гэхээр гуаш байгаа. Тэгээд цагаан гуаш, хар гуаш хоёрын хослолоор. Тэгэхээр энэ бол одоо юу гэдэг зураачтад бол бас их одоо зураач хүнийх нь талаас тайлбарлах нь бол маш их яригдах байх л та. Тэгээд энэ ингээд миний хувьд харандаа ороогүй мөртлөө ингээд зураад зурсан байна. За энэ одоо дүүшийн ян гэдэг шүлгэлсэн бас армаан бичижсэн. Тэгээ энийг бол дуусгах амжаагүй. Нэгдүгээр бүлгийн хичээд орхисон. Тэгээ энэ одоо номныхон хавцыг зураад үлдээсэн байна шүү дээ. Гоё тий. Тэгээ ямар ч хүн харсан бол энийг унших тийм унших эрмэлзэл төрөхөөр тийм зураг зурж үлдээжээ. Түрүүн Чанымын 16 дугаар байт хийгдэж байгаа. Тэгээ жүжигийн зохиол гэсэн энэ хэрлэн гэдэг хоёр дэвтэр зохиол бичсэн байна. Үүн дээр одоо эхний дэвтэр дээр нь зүүн гар, хоёр дахь дээр нь баруун гарынхаа дүрсийг зураад одоо харагдаж байна уу та маань. Тэгээ энэ бол жүжигийн зохиолоо. За тухайлбал одоо ингээд эхнээс нь нэгдүгээр бүлэг оршил хөгжим, хөнгөн хөгжимд уянгийн марш, хүсэл тэмүүллийг дүрсэлтэн. Нэгдүгээр үзэгдэл. Морин хууранд хэрлэнгийн барьяа хуурдаж, алсад тэр дууг нэгэн сайхан хоолой бүсгүй хүн дуулж байх сацуу хөшигд нээгднэ. Тайз, хөдөө нутаг, цэв цэлийн, хөх хэрлэн цэлэлзэн мэлтийн, өвөөн дээр нь нэгдлийн төвийн дэргэд тармил модод. Саяхан тарсан моддын дундуур сайхан таарсан ажлын хувцас багаж хүрцтэй хотын залуус баяр хөөртөө дуулалтан гарч ирнэ. За ингээд зохиол нь эхэлж байна. Тэгээ энэ хэрлэн гэдэг нэртэй залуучууд зориулсан энэ сайхан жүжиг одоо ингээд тавигдаагүй байгаа. Одоо энэ жил хэвлэгдэнэ. Түүний дараа бол одоо энэ жүжигийг тавих тухай найруулагч нар холбогдож болно шүү. Ер нь Чанмын жүжиг кино зохиолоос ер нь тавигдаагүй. Юу 90 оноос хойш. 90 оноос хойш тавигдаагүй. Харин тий. Тэр маш их та бол одоо 4260 хуудас одоо бараг ийм судалгааны бүтээл ингээд тавиад нөгөөрөө доктор хамгаалахад зөвхөн зураг талаас нь судлаач гарч ирж болж байна тийм үстэй. Зөвхөн кино жүжиг ингээд маш олон хүн тийм юу тавьж өгсөн юм биш үү ер нь та. Ер нь Чанмын одоо судалгааны эхлэлийг нь бол тавьсан. Тий. Суур ямар ч хүн ямар ч талаас нь судлах бололцоо боломж бол одоо ингээд нээгдэж байна. Нээлттэй байгаа. Чанм 1968 онд 12 найрагдлаар ном хийнэгээд зохиолч төвлөлд өгсөн байдаг. Тэр зохиолч төвлөлд өгсөн бүтээлийг нь буцаацсан юм байна. Тэгээ буцаад олдохоо байсан. Дорны далайн сувд гэсэн нэртэй л хос зохиол нь олдохгүй. Тэгээ 2008 оны үед нэг эмэгтэй Чанмын гар хүчмэл зарна гэд юун дээр тавьчих пост хийчих. Цаар хараад. Тэгээ тэрлөөнд би уцаар ирээд тэгээ үзьийгээд өөцөн яхахгүй Чанмын гар хүчмэл хүн байна. Тэгээ түүнийг нь бас л үн тохиорч авсан л та. Тэгээ авахд тэр урд 132 гэж хуудасаас эхлэхгүй юу? Тэгэхээр 132 гэж ом чинь урд нь шүлэг зохиол байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр тэр ард нь дахиад 140 дээр дууссан юм. За тэгсэн чинь бас нэг хүнд одоо Чанмын гар хүчмэл байна гэхээр очиод үзсэн чинь нөгөөт нь 232 гэж байсан. Тэгээ ингээд тэг нийлсэн байхгүй юу? Тэгээ дундхууд нь одоо олдоогүй. Дундхууд нь түүнээс хойш нэг 5 6 жилийн дараа
дахиад нэг хүн гарч ирвэл байна гэхээр очиж үзсэн чинь дунтахуд байсан байхгүй. Ингээд тэр одоо Чойнмын 1968 онд хэвлүүлэх гэж бүтээл одоо бичсэн тэр 12 найрал нь бүгдээрээ бүтнээрээ олдож байгаа нь тэр. Ингээд одоо бас одоо Чойнмын Сэтгэлийн аяс нэртэй зохиол нь 1964 онд зохиолч дэвлэлээр хэвлэгдэнэ гэж одоо явчаад 3 жилийн дараа хэвлэх боломжгүйгээр буцаацсан байхгүй юу. Тэр зохиол олдоогүй байгаа. 2014-5 оны үед нэг хүн яриад манай аав цэргийн хүн байгаа байсан юм аа. Тэгээ одоо аавынхаа mig янзлж исэн чинь ингэ хавтастай юм байна. Энэ Чойнмын гарч имлээ. Тэгээ над өгсөн. Тэгээ тэр бол одоо үеийн хэрэгтэй газараа хэрэгтэй хүндээ очих газараа байх хэвээр. Одоо үүгээр би юу хийх вэ гэдээ надад өгч исэн. Тэрэн дотор нь тэр Сэтгэлийн аяс нэртэй зохиолынх нь бүх шүлгийнх нь нэр байна. Бүх мөрийнх нь тоо байна. Яагаад мөрийнх нь тоо байгаа вэ гэхээр нөгөө мөрийн тоолж мөнгө өгдөг байсан байхгүй юу? Урамшуул өгдөг байсан. Тэгээ урамшуулын олгосон нягтлан бодогчийн тамга тэмдэг байна. Чойнмын гар үсэг байна. Тэгэхээр одоо юу гэдэг үүний цаана Чойнмын бүтээл бүр алга болчихдгоо. Тэр Сэтгэлийн аяс нэртэй тэр 108 хуудас тэр зохиол нэг хүнд байгаа юм. Одоо байгаа гэдэг би бол олдсон байгаа. Одоо өөрийн гарт оруулж амжаагүй байдаг. Тэгэхээр энэ ингээд л одоо Чойнмын судалгааны ажлууд их урт хугацаа бас их одоо туулдаг гэдэг юм уу? Цаг хугацааны хувьд л одоо их явж байдаг. Тэгээд түрүүн би бас хэлсэн 59 онд бичсэн тэр уран зохиолын сургач кинод хэвлэгдээгүй. Одоо гарч имлээрээ байгаа. Түүнийг бас л одоо болцоо болохоор хэвлэнэ. Ард түмэндээ хүргэнэ. Ер нь бол Чойнмын ботвууд нэг 20 бот хүрэх. Одоо би 15-ыг хийсэн байгаа. Дахиад 5 бот ном бол хэвлэгдэх хэмжээний гарч имл байгаа цуглуулсан байна. За энэ гар бичмэл бол одоо үеийн хүн армааны гар бичмэл 1962 оны 9 сарын 24-нд эхлэв гэж байгаа. Тэгээд төгсгөл дээр нь 1962 оны 10 сарын 23-нд төгссөн Улаанбаатар. Энэ одоо гар бичмэл нь яг анхны гар бичмэл нь. Энд одоо Чойнмын хүн армаа хэвлэгдсэний дараа яасан бэ гэхээр 29 хоногт бичлээ гэдэг үг хэлсэн байхгүй юу? Хүн армааны 29 хоногт бичлээ гэдэг. Тэгээд тэн дээр нь бол маш олон хүмүүс бүхэл бүтэн армааны 29 хоногт бичдэг. Энэ яасан өнгөрөө хүн бэ? Яасан өнгөрсөн хүн бэ гэдэг маш ихээр шүүмжилж ирсэн. Тэгээд түүнийг нь би одоо яг энэ гар бичмэлийг олж аваад хартын саяын он сарыг харчаад үгүй яхахгүй 29 хоног бичсэн байна шүү дээ. Гээ итгэж байгаа юм тийм ээ. Тэрнээс итгэх аргагүй шүү дээ. Хүмүүс үү? Тий. Тэгэхээр энэ бол одоо үеийн Чойнм ямар үнцэнтэй энэ гар бичмэл. Тий. Тэгэхээр Чойнм бол өөрөө тархиндаа гээд их маш их удаан бодож явдаг. Буулгахдаа ерөөс ингээд дор нь буулгадаг. Хурдтай буулгадаг. Тэгэхээр энэ бас Чойнмын нэг зохиол бүтээл бичих онцлог байна л да тий. Бас энэ зохиол бүтээл бичих онцлогоор нь судалгаа хийж болж шүү дээ тий. Тий одоо нэгсэндээ өдөрт 5 шүлгүүч 10 шүлгүүч гэдэг бол нэг асуудал биш. Тийм. Одоо миний Монгол гэдэг найрал байдаг. Миний Монгол найралыг 2-3 удаа бичсэн байна. Бүр төгсгөлд нь одоо түүнийг хэсэг бичсэн зохиолуудаа нэгтгэхэд миний Монгол гэдэг нэрийн дор том найрал болгож бичсэн байгаа. Тэрнийг шоронд бичсэн байхгүй юу? Түүний он 63 онд Монгол гэдэг нэртэй бичсэн. Одоо тэр нь багавтар. Тэгээд шоронд байх хугацаанд нөгөө олон жижиг зохиолуудаа нийлүүлээд миний Монгол гэдэг том найрал болгосон. Яг Чойнм хүнийхээ хувьд ийм хүн байсан гэсэн тодорхойлт хэлээгүй та юу хэлэх вэ? Альва хүн ямар ч хүн мэргэжлийн хүн бай гэж бодъё. Дандаа салаа замын уул зүйлээ зогсож яадаг. Тэр тусмаа одоо зохиолч хүн, сэтгүүлч, яруу найрагч хүмүүс бол ерөөсөө тэр салаа замын уул зүйлээ зогсчоод юу хийх вэ гэдгээ бодно. Чойнм бол тэр салаа замын уул зүйлээ зогссон. Гэхдээ тухайн цаг үеийг аяыг дагалдах уу эсвэл өөрийнхөө явах уу
Тэгээ Чойномлыг өөрийнхөө явсан учраас ингээд энэ бүх зохиол бүтээлээ бичээд үлдсэн боловч одоо тухайн нийгэм цаг үетэйгээ нийцээгүй тэр нь өөрийнхөө явсан гэсэн үг. Дэндүү өөрийнхөө байснараа одоо тэгэхээр өөрийнхөө яваад өөрийнхөө тэр оюун санааны эрхчлөө гэдэг зүйлийг одоо өөрийнхөө бүтээсэн одоо өөрөө бичиж үлдээсэн түүнийг нь хүлээж авах нийгэм цаг үе байгаагүй учраас нэг Чойном буруутсан. Тэгэхээр манайд одоо зохиолчид тэр салаа замын аливаагаар нь явах вэ? Цаг үеийн аялдан дагалдаж бичих үү? Яг уу. Энэ бол одоо ч гэсэн энэ нийгэмд тэр бол байна. Тухайн үеийнхэн нийгмийн дагаад магтан дуулаад тэр босромог зүйлийг нь нуугаад яваад иж болж байна. Тэр тийм одоо сэтгүүлчд бол маш их байна. Үүний эсрэг зохиолчд минь бас тэр болохгүй байгаа зүйлийг нь илчлэн бичих юм бол бас энэ нийгэм нь өөрөө зөв замд орох юм болов. Уг нь соёнгийн зөрүүлэгч тэр үйл хэрэгээ одоо гүйцэтгэж хийх ёстой. Чойном 1973 онд Шоронгоос гараад 73-аас 76 он хүртэл Хинтээ аймгийн Батнуур сумд 3 жил цөллөгт байсан. Тэгээд тэр цөллөгт одоо Батнуурт очиход тэнд дүү туяа ээж нь хамт байсан. Тэгээд туяа эгчийн одоо нэр дээрээс маш олон гадаад уран зохиолын гадаадын сэтгүүлүүдийг захиалдаг байсан юм байна. Тэрэнд нь одоо 17-8 гадаадын сэтгүүлүүд дандаа гадаад хэл дээр Киргиз одоо юу гэдгийг за тэр нэрийг бас байгаа одоо олдохгүй. Гадаад хэл дээр маш олон зохиол захиалаад тэр нэг 400 гаруй төгрөг бүтээл захиалсан одоо ном захиалсан сэтгүүл захиалсан. Тэрэн дотор нь дандаа урлагийн сэтгүүлүүд байсан. Кино урлаг, уран зураг. Тэгэхээр манайд нөгөө Монголд Монгол хүн болгоны захиалдаг тийм зүйл биш. Дандаа урлагийн сэтгүүлүүдийг захиалж уншдаг байсан байна. Ер нь хэдэн хэл мэддэг юм бэ? 1955 онд нэг өргөдөл ütсэн байгаа. Өөрхөн тодорхойлт. Тэгээ 55 он гэдэг бол 19 настай хүүхэд. 19 настай хүүхэд тэр өргөдөл дотроо орос хэл мэднэ. Казак хэл мэднэ. Морз хэл мэднэ. Солонгос хэл гадарлна гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хүн 19 настай тэр хүүхэд солонгос хэлийг хизээ сурч байгаа. Тэгээ тэр хүний Чойномын гадарлна гэдэг бол одоо өнөөдрийн баг бидний мэднэ гэдэгтэй адилхан яриа баг. Тэгэхээр орос хэлийг бол казак хэлийг бол ерөөсөө бүр онгон хүн шиг одоо сурцсан гэсэн үг. Түүний дараа Япон хэлний сурагчийг олдсон, Франц хэлний сурагчийг олдсон, Герман хэлний сурагчийг олдсон. Тэгэхээр эднэрийг ямар нэг байдлаар одоо энэ хэллүүдийг бүгдийг үзэж байсан гэсэн үг байна. Тэгээд эсперанто хэлний сурагчийг бас бичиж үлдээсэн байдаг. Тэр нь бас 20 хичээл байгаа. Өөрөө сурагчийг гэдэг. Тэр 1960-аад оны сүүл үед Иринчингуам бас өөрөө сурагчийг гэдэг. Эсперанто хэлний сурагчийг байдаг байхгүй юу? Тэрийг нь одоо Чойном бас үзэж харж агаад өөрийнхөө талаас би бол ийм сурагчийг бичнэ гэд бичээд үлдээсэн гарвч бас байгаа. Тэгэхээр энэ хүн бол одоо өөрийгөө боловсруулах мөн одоо өөрийгөө боловсруулахын сацуу одоо арт түмнийг одоо өөртөө адилхан байгаа хүмүүсийг яаж тэр хүмүүст өөрийнхөө сурсан мэдсэн юм хүргэх үү гэдгийг бас хичээдэг хүн байсан байна. 59 онд 23 настай хүүхэд одоо уран зохиолын утга зохиолын сургуульд сураагүй мөртлөө одоо уран зохиолын сурагчийг бичнэ гэдэг өөрөө юу гэсэн үг. Тэгэхээр энэ бол одоо Чойномын өөрийн ирмэлзэл, хүсэл мөрөөдөл ямар их том байсан бэ те юмыг яаж олж одоо томоор харж сэтгэж байсан бэ гэдэг нь эндээс харагдаж байна л да. Чойномын аав Гэлэг Эренцэн гэж хүн байсан. Тэр нь лам хүн байхгүй юу? Лам. Ээж нь болохоор Эргэзэн. Эргэзэнгөө болохоор 1930 онд
Монгол улсаас Орос улбаны улс руу 30 хүүхэд явуулсан юм байна. Тэр 30 хүүхэд сургуульд явхад нь эргэцэнгоо багтаж явсан. Тэгэхээр тэр ээжийн тэр Монгол улсыг төлөөлж авч явна гэдэг бол бас зүгээр явчихаагүй тийм ээ. Тэр ээж нь бол тодорхой хэмжээний шилдэг Монголын шилдэг залуусын нэг байсан болоод тэр сургуульд явсан гэсэн үг. Тэгээ сургуульд яваад 1 жилийн дараа зуны амралтаараа ирээд жирэмсэн болоод тэгээд дахиад сургуультай явж чадаагүй. Тэгээ Чойнмын ах 1932 онд төрсөн. Тэгээ 36 онд Чойнм төрсөн. Тэгэхээр ээж нь тийм эрдэн боловсралтай хүн байна. Аав нь лам хүн байна. Тэгэхээр энэ хоёр хүний дундаас ямар хэмжээний оюуны чадамжтай хүн төрсөн гэхээр Чойнм төрж гарсан. Тэгээд тэр Чойнмын бүтээсэн тэр хүмүүсийн оюуны чадвах Чойнм дээр ирсэн. Чойнм багадаа бол одоо их сэргэлэн хөвгт байсан гэдэг зарим хүмүүсийн дурсамжинд одоо юу гэхээр их бэлэг оюунтай юмыг хардаг мэрэгэн хөвгт байсан гэж байдаг юм билээ. Тэгээд нэг одоо нутгийн хүн Чойнмоос асуусан байна. Би одоо өхрөө хайгаад болдгоо гэж хэлэхгүй. Тэгэхээр энэ зүү урд шавартайд нэг өхөр эврээрээ зогтсон байна гэж хэлсэн баг. Тэгээ очиж үтсэн чинь хайсаар болж үтсэн чинь нөгөөтг нь яхаар өхөр нь одоо эврээрээ зогдоод үтсэн байсан. Иймэрхүү маягаар Чойнмын тэр бэлэг оюуны тухай одоо яриануд маш их одоо тухайн үеийн нутгийн хүмүүс яриад зөндөө байдаг. Нэг удаа одоо Чойнмоос нэг нутгийн хүн ирж асуусан юм байна. Одоо хол байдаг ээж минь би муу байгаамаа. Одоо яах вэ гэж ирж. Тэгэхээр та яваад хэрэггүй. Ээж чалээ тийм бурхан болсон гэдэг. Тэгсэн чи ээж нь цагнаад, Чойнмын ээж цагнаад. Чи яасан амны билэхгүй хөхтөө. Жоох хөхт юм чи настай өнөр тоглолоо. Дахиж чи ингэж одоо хүү амьтанд битгий хутлаа ярьж орооч гэдэг. Тэгээд загинсан баг, зодсон баг. Тэгээд түүнээс хойш одоо Чойнм тэгж яриаггүй гэдэг. Гэхдээ нөгөө хүн одоо нутг руугаа явчаад ирж ирэхдээ үнэн байна. Үнэн байсан байна. Одоо тэгээ би их хол яваад ирлээ. Гэхдээ одоо чиний тэр юг туглаар шагнаа. Одоо туулж хамт билгэлээ гэдэг туул өгчээс гэж байгаа байхгүй. Тэгэхээр тиймэрхүү маягаар нь Чойнмын тэр бэлэг авьяас бол багад нь бол тодорсон. Чойнмын аав 1938 онд баригдаа явсан. Янзан хаан би хэрэгээр баригдсан. Тэгээ Янзан хаан би хэрэгээр баригдаад 10 жилийн хорих ял бүх хөрөнгийг хураах гэдэг заалттай баригдсан. Тэгээ 41 онд суллагдсан. 41 онд суллагдсан шалтгаан юу гэхээр Чойнбилгой одоо баримлч Чойнбилгой одоо тухайн үед баригдсан тэр хоригдлууд дундаас Чойнбилгойгоор ахлуулсан нэг 40-од хүнийг барилга дээр ажиллуулсан юм байна. Гарын урд үтээгээд. Тэгээд тэр хүмүүс нэгдүгээр сургуулийг барьсан. Нэгдүгээр сургуулийг бариад бүх хүмүүсээ суллсан. Тэнд ажилласан бүх хүмүүсийг. Гэтэл Чойнмын аав болохоор тэр Чойнбилгой хоёр нэгдүгээр сургуулийн нүүрэн дээр байдаг тэр Чоолсонгийн Ленины релефүүдийг хийсэн хүмүүс нөхгүй юу. Тэгэхээр Чойнмын аав тодорхой хэмжээр гарын урд үтээд юм байсан байна. Тэгээс суллагдчих. Тэгээд одоо суллагдаж одоо хугацаанаас өмнө суллагдаж 41 онд дутагдсан байдаг. Тэгээд 43 онд бурхан болсон. 37 настай одоо бурхан болсон. Тэгээд аавыгаа тэр бурхан болсны дараа тэрийг дурсаад Чойнм 38 та аав гэдэг шүлгдсэн. Тэр нь одоо дуулагдаад байгаа шүү дээ. Хий настайгаа нийлээ 38 та аав нь бурхан болсон байна гэж. Тэгээд тэр дууг нь одоо 3 бүдүүн гэдэг хамтлаг ая зохиогоод тэр 38 та аав гэдэг дуу дуулагдаж байгаа. За тэгээд нэг ийм нэвтрүүлгээр нэг подкастаар бид нар бүх зүйлийг ярьж амжихгүй. Энэ хүний бүтээл нүүр агуу. Гэтэ 3 сарын 10-нд үзэсгэлэн дээр та бүгднийг дэлгэн тавих юм байна. Тийм ээ. Тэгээд тэр үед зарна гараад бид нар ч гэсэн өргөдөл очино. Бүхэн нээлттэй ийм сайхан үзэсгэлэн болон тэн дээр бас бүгдөө очиж үзүүл гайхалтай. Бид нараа яриаг зөндөө юм үлдчихлээ тийм ээ. За ингээд өнөөдрийн одоо анхны минь зочноор одоо бидний эхлүүлж байгаа подкастын анхны зочноор
уригдсан таньда баярлалаа. Тэгээд өнөөдрийн зочин амирт Чанмын үцэнгийн тэргүүн доктор Жукомпресс компани ерөнхий захирал зорилгын гамбалт аврагдлаа. Баярлалаа танд. За баярлалаа. За бас манай үзэгчтэй тэнийг масуу юу учирсан. Та бас намайг сайн мэдэн дандаа зөвлөгөө өгдөг байсан. Одоо тэгээд хиндээ зөвлөгөө өгөө сууж байна. Их түүхэн жимэрэг нэвтрүүлэг манай 10 жил явсан. Тэгээд нэвтрүүлгийн талаар бас намайг сайн мэддгийн үед бас нэг хэдэн үг хэлэх байх. Юмыг шинээр эхлэх, нэг удаа хийх, 2 удаа хийх, 3 удаа хийх, эсвэл маш олон давтамжтай хийх. Тэгэхээр энэ их түүхийн жимээр гэдэг анхны одоо тэр санаагаа олж аваад нэвтрүүлэг хийгээд, ном хийгээд яваад ингээ явж байна тийм ээ. Тэгэхээр тэр үед бол одоо үүдийн тэр анх удаа хийх, нэг удаа хийж гин гэдэг нь эхлээд хүмүүст бол их хэцүү, эсвэл одоо зарим хүмүүсийн одоо дургуйслыг хүргэхээр тийм зүйлтэй. Олон жил хийгээд яваад ирэхээр яахааргүй хүлээн зөвшөөрөгддөг. Тэгэхээр тийм хүлээн зөвшөөрөх хэмжээний одоо нэвтрүүлэг болоод Монголын бүх хүмүүс, гадаад амьдарч байгаа бүх хүмүүст хүрээд тэгээ энэ зэрэгтэй одоо ингээ явж байгаа нь бол их түүхийн жим одоо бас их тийм холыг харсан их оронч үзлийн нэг хэсэг юм аа. Тэгээд тэр бүтээлийг одоо бүтгэхэд бас хамтран оролцоод бас одоо олон жилийн нөхөрлөлөөр ингээд явж байгаа. Одоо бас энд яхахгүй нь бол зөвхөн нэг хүний хийх зүйл биш. Маш олон хүний бүхэл бүтэн хүрээлэнгийн хийх ажлыг чи ганцаараа хийсэн шүү. За амжилт хүсье. Баярлалаа. Бас нэг олон газрууд ном хандуулахад танах маш олон ном хандуулсан. Одоо би өчигдөр өмнө говийн онцгой байдлын газар ном хандууллаа. 108 ширхэг ном. Тал нь таны хандуулсан ном байлаа. Тэгээ ийм сайн үлсийн аянд бас нэгдэжсэн даруйнаагч тааварт бас баярлалаа. Тэгээ би ч одоо гоншгонол таны өрөөнд бишгүй орж ирж илаа. Одоо намайг хүмүүстэйгээд ингээд байна гэх. Айгүй их орж ирд өөлч ч дуулч орж ирж илаа. Энд чи 17 жилийн хугацаанд түүний 10 жил гэхээр энэ бүх хугацаанд бас надад зөвлөгөө өгч урам хайрлаж одоо ингээд бидний л зан энэ чи одоо ингээд явж л байх хэрэгтэй гэж бас зөвлөгөө өгчсэн танд баярлалаа. Миний дуусахгүй 24 номыг хэвлэж өгчээсэнд өөрөө баг өмнөөс нь хэвлэгжсэнд баярлалаа. За баярлалаа.